Хүний биеийн эрүүл үйл ажиллагааг тэтгэгч, зохицуулах үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болох артишок эрүүл мэндийн ундаа болон ургамлын тухай үзэгч олонтон танилцуулж байгаа цуврал нэвтрүүлгийнхээ 6 дахь дугаараа хүргэж байна. Артишок Монгол нэвтрүүлэг нь хүмүүст өдөр тутмынхаа амьдралын хоол хүнсний хэрэгцээнд байгалийн гаралтай органик цэвэр бүтээгдэхүүнийг аль болох өргөнөөр хэрэглэж, ногоон амьдралын хэв маяг дадал хандлагыг хэвшүүлэх замаар эрүүл зохистой амьдрал, зөв хооллолт, тэр дундаа амин димээр баялаг шим тэжээлтэй ногоон ургамал ногоог байнгын хэрэглээ болгохын ач тусыг ойлгуулж таниулах зорилготой билээ. Манай нэвтрүүлэг тандаж бидэнтэй холбогдож байгаа үзэгчдийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна. Ялангуяа артишок ундааг байнга хэрэглэдэг хэрэглэгчид манай нэвтрүүлэгтээ маш идэвхтэй хамтран ажиллаж байна. Монгол улсын хүнсний салбарт 25-6 жил ажилласан. Ер нь бидний одоо монголчууд өнөөдөр яг одоо зөв эрүүл хоолж чадаж байна уу? Тийм ээ. Тэгэхээр ихэнх бидний одоо хүмүүс үгүй бол хоосон гардыг байна. Үгүй бол халаасан хоолоо идэх юм байна. Үгүй бол баахан борцог бүтэр ороод маягийн хоол өглөө идээд гардыг байна. Энэ одоо хооллолт бидний энэ хооллолт буруу байгаатай холбогдоод хүний эрүүл мэндийн ихэнх нь одоо 175% хоолтой холбоотой. Артишок энэ эрүүл мэндийг дэмжих энэ бүтээгдэхүүнийг та өдөрт 1 удаа хагас шилийг уухад таны өдрийн турш зөв хооллох, тийм ээ, хоол боловсрол системийн үйл ажиллагааг хэвэн байлгаж эрүүл мэндэд бол онц чухлаар нөлөөлөх ийм сайхан бүтээгдэхүүн юм аа гэдгийг өөрийн мэргэжлийн хүний хувьд ингэж дүгнэж байна. Би урд нь зөндөө эмнэлгээр явж ирсэн. Тэгээд аюул таргалтай, хавантай, ердөөсө бууралдахгүй юм 2 удаа эмнэлэгт хувийн эмнэлэг өгөөд улсын эмнэлэгт гэхдээ юусоо сайжрахгүйсэн. Тэгээд энэ ундааг ууж эхэлсэн. Тэгээд энэ ундааг ууж эхэлснээс хойш бүх биений эсэргүүцэл өөрчлөгдөөл, организм бүр шал өөр болоод адгийн наацхны айлс хүртэл хүрийн ирээн болсон байсан. Айлсны тэр хүрийн ирээн арилаад бас тэгээд энэ юу нойр айгуу муутай хоолунд иддэг байсан. Тэгээ хоолунд иддэг бол хоолнд ороод нойр энэ ундааг л уул тэгэл унтаад өг. Тэгээ нойр энэ их сайн болоод ингээ биеийн организм айгуу сайжирсан. Тэгээ ундаа эхлээд ууж яхад ундаа айгуу гашуун юм шиг байсан. Гашуун тэгээд нэг хайшаач юмдээ нэг тийм гашуун амттай. Тэгээ би их тамиг татдаг байсан. Тэгээ энэ ундааг ууснаас хойш тамигнаас гарцсан шүү дээ. Тамирчин хүмүүс байнга нөт химийн найрлагтай янз бүрийн суудас тэлэгч өөгч тагч кератин гэсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж идэг их хэмжээгээр. Тэгээд тэрнийг биенээс хоргуулж болохын тулд артишок эрүүл мэндийн ундааг хэрэгэлдэг байгаа. Ашиг юм хэлдэг учраас нэг биендээ юм гарч эхэлдэг. Тэгээд би артишок ундааг уугаад эхлэхээр миний нөгөө нэг арьс одоо ингээд аягүй сэвэршиж өөртөө өгж яана гэдгийг мэдсэн л дээ. Тэгээ би энийг дууж эхлээд энэ жил болж байна. Ер нь бол баахан өвчтөл байсан л дээ. 2007 онд цусны чулуу юугаар авахулсан. Дурангаар авахулсан. Тэгээд дараад нь байжгаад цус харваад бас нэлен күнд харуулсан. Тэгээд байжгаад энэ хүүхдүүд надад кедэн унд өглөөд юу өгсөн юм. Нөгөө артишок өгсөн. Артишок энэ чинь их сайн шүү, их сайн нугаар гэд. Эхлээд бол би бас жаахан эргэлдсэн байхгүй. Энэ одоо ямар ч юм бол яад юм блэ гээл ингэж ясна. Тэгээд нэг дараа жилээс нь эхлээл уусан байхгүй. Тэгэхээр артишок бол энэ цусны энэ одоо элэгний энэ өвчнөд миний элгэнд л бол ямар ч ясна их таарсан. Тэгээд энэ цус харуултаж гэсэн ингээд явахаар одоо нэг зүрх өвддөг, зүрх дээлсдэг, юмнаас дуруу явж чаддгүй, ууралж болдгоо ийм байсан. Эднэр бол ер нь харьцангуй зүгээр болсон. Тэгэл ингээд 50 л байгаа л 50 яваал авил одоо 6 давхрын шатууд би ингээд яваа гарахад би амсгаадаггүй байгаа. Манай хүү бол нэлээд таргана л та. Тэр бол амьсгаатай ингээ гарч ирж. Би ер нь анхнаас нь л ер нь хэрэгжилж гисэн л дээ. Тэгээ энэ нэг одоо хэрэглэх гол шалтгаан бол
Би өөрөө бол нэлээ махлаг тийм таргалт типний хүн. Тийм учраас одоо чихрийн шижин өвчнөж бай, бусад одоо ямар нэгэн хордлогууд байгаа гэдэгт бол би өөрөө малын өвчний хувьд мэддэг. Тэгээд ийм учраас энийг хордлогыг тайлах, тэгээд энээс урьдчилан сэргийлэх тал дээр нэлээд илүү үр дүнтэй болоо гэж бодоод би артишокыг хэрэгжилж байгаа. Энэ бол одоо манайх байнга одоо гэр бүлээр хэрэгжилж байгаа. Үр дүн нь бол юун дээр харж байгаа гэвэл ямар ч байсан жим бол яг хэвийн хэмжээнд барьж байгаа. Тэгээ өглөө болгон одоо сахарын хэмжээг үзэж тодорхойлж байгаа. Энэ дээр бол сахар ерөөсө хэвийн байгаа. Би одоогоос 3 жилийн өмнө бас сахарын шижинтэй байж болжгүй байна. Таны сахар ихтэж байгаа хаа та байнга үзүүлж байгаа хяналтанд байсан. Нэгдүгээр эмнэлгээ. Тэгээд артишокыг хэрэглэснээс хойш ер нь одоо хэвийн би бол энэ тал дээр ихтгэлтэй байгаа. За Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс хийгдэж байгаа Артишок Монголд гэдэг нэвтрүүлгийн дагуу энэ 7 хоногоос эхлээд манай олон нийтэд харилцах албанд бол үзэгч сонсогчдод их холбогдож байна. Тэгээд орон нутгаас болон Улаанбаатар хотоос хөвчлэн холбогдож байна. Тэгээд энэ нэвтрүүлэг гарснараа олон нийтэд харилцах албанд хандах хүмүүсийн тоо бас эрс өсөж байна л да. Тэгэхээр Монголд бол одоо эрүүл мэндийн асуудал ямар чухал байгааг бас нэгдүгээрт илтгэж авах шиг байна. Хоёрдугаарт энэ ундааг яаж хэрэглэх үү, хаанаас худалдаж авах уу, ямар арга замаар энийг олж авах вэ гэдэг асуултуудыг их тавьж байгаа. Тэгээ бидний зүгээс бол одоо олон нийтэд харилцах албаныхаа үүргийг гүйцэтгээд төслийн багийнхантайгаа хамтраад газар шим компани утсыг хэлж өгөөд өшөө дэлгэрэнгүй мэдээллийг одоо энэ цуврал нэвтрүүлгүүдээр хүлээн авч үзээрэй гэсэн тайлбарыг бол үзэгч сонсогчдод өгч байгаа. За манайх Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтраад Артишок Монгол гэдэг нэвтрүүлэг хийснээс хойш манай одоо веб хуудсанд одоо зогсож байгаа хүмүүсийн тоо эрс нэмэгцээ. Ялангуяа яг эхний одоо нэвтрүүлэг гарсны дараа тэр өдөр өцгөд тэр өдөр манай веб хуудсанд зочлсон хүмүүсийн тоо бол 585 хүрч орсон байсан. Тэгээд тэрнээс хойш бол энэ байдал нь одоо юу харуулж байгааг бол бас энэ Артишок Монголд гэсэн энэ нэвтрүүлэг гарснаар хүмүүс ер нь хэр зэрэг хүрч байна вэ? Монголчууд маань эрүүлчийн тулд бас юу хэрэглэж юуг одоо сонирхох ёстой юм бэ гэдгийг одоо энэ юунаас бол харагдаж байна. За нэвтрүүлэг гарснаас хойш одоо манай одоо бид бүхний утсанд бол маш их дуудлага ирж асууж байна л да. Асууж байгаа гол асуулт бол одоо яаж хэрэглэх вэ? Энийг хаанаас авах вэ гэсэн юм асуултууд зөнхөлж байгаамаа. За тэгэхээр Артишок ундааг эхний ээлжинд бол эрүүл хүмүүс хэрэглэх хэрэгтэй. Эрүүл хүмүүс маань өдөрт эрүүл мэндээ сахин хамгаалахын тулд өдөрт одоо нэгийг уухад хангалттай. За хоёрдугаарт хордож байгаа хүмүүс. За тэгэхээр хордож байгаа хүмүүс дотор одоо бид бүхэн агаарын бохирдлоос болоод бид бүхэн ямар орчинд амьдардаг вүлээ? Тэр ялангуяа бид бүхний компьютерийн дэргэд маш удаан хугацаагаар сууж ажил их хийдэг хүмүүс түүнээс гадна хүн тортой нөхцөлд ажилладаг хүмүүс байж байна. За тэгэхээр хордлогын хэмжээнээс хамаарат хэд их хордлого авсан тохиолдолд одоо хоёр шилийг бол халааж хэрэглэх илүү үр дүнтэй байх жишээтэй. Бид дараа 7 хоногийн дугаараараа олон талын ашигтай эрүүл хүнс болох Артишок ургамлыг хэрхэн хоол хүнсэндээ хэрэглэж болох. Яг эх орны хөрсөнд тарж ургуулсан энэ ургамлаар хийсэн хоолны өвөрмөц замтны тухай өгүүлнэ. Мөн Артишок Монгол нэвтрүүлгийн уран бүтээлчдэд хандсан Эрдэнэт дархны хэрэглэгчдийн хүсэлтээр бид нэвтрүүлгийн бэлтгэн үзэгч та бүхэндээ үзүүлэх болно. Артишок Монгол нэвтрүүлгийн эргэх холбоог үүсгэж бидэнтэй байн харилцаж байгаа манай нэвтрүүлгийн байнгын үзэгчид та бүхэндээ баярлалаа. Ирэх 7 хоногт иргэн уулзъя.